Аянд баримтат сууг. Манай сууг нь гэмт хэрэг болон нийгэмд болж буй муу мухай зүйлсийг сурчлах зорилгогүй бөгөөд зөвхөн сэрэмжлүүлэх зорилгоор танин мэдэх хүн хүрээнд хийгдэж буй видео контент юм. Өнөөдрийн дугаард хууснаар зөвлөлт холбоотоос одооны Оросын улбаны улсын гэмт хэрэгтнүүдийн биеийн дээрх шивээс нь ямар утга учир агуулдаг талаар оруулж байна. Эрт дээр үеэс шивээс нь эснийхийг хэн гэдгийг эргэн тойрных нь хүмүүст ойлгуулдаг зүйл байсаар ирсэн. Харин гэмт хэрэгтнүүдэд шивээс гэдэг зүйл нь гэмт хэрэгтнийх амьдрал, өөрийнх нь байр суурь, итгэл үнэмшил, эрен зэргийг илэрхийлдэг. Мөн шоронгийн ямар давхар зэрэг маш олон зүйлд өөрийнх нь талаар бүхнийг хэлж өгдөг тул гэж ойлгож болно. За алуурчууд бол ихэнхдээ биеийн дээр гавлын яс болон гутга буу зэргийг шивсэн байдаг. За хоснууд гэдэг шивэсний тайлбар нь болохоор бусад хоригдлуудыг одоо мартдаг матаач буюу бусад хориглуудыг мартсан этгээдийг барьж аван хүчээр өөрийнх нь биеийн дээр хоснуудыг шивдэг байна. За 8 талт хошуу бүхий шивээс нь war zone буюу хуучилсан суулгаад чиглэлдэг нь чэйжэн дээр баатар юм уу дайны үзэгдэл шивсэн хоригдол бол хуучилсан суулгаад захирагддаг түүний цэрэг буюу дайчин гэдгийг илтгэж буй юм. Мөрөн дээр погон буюу шивээс нь хулгайч нарын цолыг илэрхийлдэг. Аалц гэдэг утга учир нь болохоор хулгайч гэдгийг илтгэнэ. Мөн үнэн алдартны сүмийн шивээс тухайн хоригдлыг хэдэн удаа ял авсныг илэрхийлдэг. Гав болон гинжин 5-аас дээш жилээр ял илтгэнэ. Гарын хуруунд дээрх бүгшний шивээс нь тэдний үйлцэн эдгийн хэргийг илэрхийлдэг. Долоовор хуруунд дээрх шивээс нь өөртөө итг гэсэн утга агуулдаг. Дунд хуруунд дээрх шивээс нь халаасны улгаачийг илтгэнэ. Ядам хуруунд дээрх шивээс нь оногцэло бүрэн эдэлснийг илтгэнэ. Хүзүүний эргэн тойрондох шивээс бол мансууруулах бодис донцсон хүнийг юу нэлтгэдэг. Ялангуяа могооны тэм шивээс байдаг юм байна. За хүүхэд тэрсэн Марияхийн шивээс бол гэмтэл бүлэглэлд үнэж байхыг илтгэдэг юм байна. За муур биен дээрээ шивсэн байх юм бол тухайн хоригдол нь шоронг өөрийн гэр орно гэж үздэг ба амьдралынхаа ихэнх хугацааг шоронд өнгөрүүлсэн талаар бэлтгэдэг байна.